Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Энэ удаа та нартай Америкийн нэгдсэн улсад гарсан нэлээд сонирхолтой наашаа цаашаа эргэж хөрвсөн шийдэлтэй тэгснээ хачирхалтай төгсгөлтэй нэгэн хэргийн талаар ярихаар бэлтгэлээ. 2013 оны хаврын нэгэн шөнө Америкийн нэгдсэн улсын айрамд алба хааж байгаад тэтгэврт гарсан хурандаа Ральф Волт шүн дунд гинт цэртэл нэгэн хачирхалтай эр эхнэрийнх нь толгойн тушаа сууж байхыг харсанд ороод ямар ч эргэлзээгүйгээр түүнийг бууга гарган шууд буудсан байна. Халдлага үйлдэж орж ирсэн нөгөө эр тэр дороо буудуулсны улмаас том өрөөрөө нь амьд тэмцэн зүгтэж орсон бөгөөд Ральф түүний хойноос очоод 2 дахин буудгаад өрөөний галд өөхөдгийн унсан. Гэтэл хэрэг гарсны маргааш нь цагдаа нар бол тэрхүү халдлага үйлдсэн гэх хүн огт танихгүй хүн биш байсан болохыг мэдэж авсан байдаг. Ральф Волт өөрийн 4 дахь залуухан эхнэр Джонна Флоресын хамт Брэндон Флоридагийн Клара Драйв гэх байшиндаа бол амьдардаг байсан. Өөрөө бол тэнд 20 гаруй жил амьдарсан байдаг. Америкийн нэгдсэн улсын айрамд алба хааж байгаа тэтгэвртэй гарсан дэд турандаа байсан болохоор Вьетнамын дайнд оролцож эр зоргоороо бусдаасаа шалгарч олон одон медаль авч хүндлэгдэж явснаас гадна цэргийн хамгийн хүндтэй шагнал бол одон болох мөнгөн одонгоор шагнуулж явжээ. Гэвч тэрээр тэтгэвртэй гарсныхаа дараа Стетсоны их сургуулийн хуулийн коллежийг хөнгөлөгчөөр сурч төгссөн бөгөөд нэлээд хэдэн үйлчлүүлэгчтэй амжилттай тусалж чадсан гавьяатай нэгэн байлаа. Гэвч яг тэрхүү хэрэг гардаг хавар бол хуульч мэргэжлэр ажиллаж байсан 70 настай Ральфийн эрүүл мэндэд нэлээд асуудал гарч ирсэн байна. Джон Ральф хоёр урд нь хөршүүд байсан бөгөөд 3 дугаар сарын 10-нд бол тэд хурмаа хийж Джон хажуугийнх нь байшинд байсан Ральфийн гэрлүү нүүж ирсэн байдаг. Үнэн хэрэгтээ тэр шөнө бол Ральф нойрноосоо сэрээд галтгооныхоо өрөөнөөс ус уух гэж байтал том өрөөнөөс нь хүмүүсийн ярилцах чимээ гарч байсан. Очоод харсан чинь эхнэрийнх нь толгоон хэсэгт нөгөө эрэхтэй сууж байсныг олж харсан байна. Тэгэнгүүтээ шууд унтлагын өрөө рүүгээ харайж ороод 38 Смит Виссон буугаа авч буцаж ирээд нөгөө эрийг бол 3 удаа буудаж хөнөөсөн байна. 911-т дуудлага өгсөн байна л да. Тэгээд цагдаагийн диспетчер биднийг очтол чи тэр хүнийг аврах арга хэмжээ авч бай гэж хэлэхэд бол тэр мэдээж үнийг бол хүсээгүйгээр барахгүй би түүнийг өгсөн гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байдаг. Түүний гарт амь өргөцсөн эр хэн болох нь маргааш нь л тогтоогдсон ч гэсэн Ральф бол түүнээс уучлалт гуйхыг огт хүсээгүй. Тэр бол харь танихгүй хүн биш харин эхнэр Джонагийнх нь найз бас нэг газар хамт ажиллаж байсан ажлын хамтрагч 32 настай Олтер Конли гэдэг залуу байсан. Конли Джонагийн жирийн нэг найз хамтрагч нь болж үлдэхээс өмнө бас бүсгүй хуучин найз залуу байсан юм байна л да. Конли урд нь жижиг сажиг гэмт хэрэгт орооцолж байсан боловч хизээч хүчрхийлүүлдэж байгаагүй бас ядал эдэлж байгаагүй юм байна. Харин Джоннатай найз залуу ажлын хамтрагч энгийн андууд гээд олон жилийн турш холбоотой байж ирсэн байна л да. Ральф бол залуу эр Конлитой хэд хэдэн удаа уулзаж ярилцж байсан бөгөөд огт танихгүй хүмүүс бол биш байсан. Тэдний хурмыг болохоос 2-7 хоногийн өмнө Джон Ральфийн гэрлүү нүүж ороход Конли тэдэнтэй ярилцаад Клара Драйв дах Джоннагийн байшинг хүсэлж суух болсон байна. Джон Конли хоёр бас хаяа нэг хэрэлдэж муудалцдаг байсан бөгөөд Джон нэг удаа муудалцах үеэрээ Конли залуу руу буудж байсныг улмаас өхлийн аюултай галт зэвсгээр бусд руу халдсан хэрэгээр ял эдэлж байжээ. Тэдний муудсан шалтгаан нь болохоор Конлиг удаадараа байрнаасаа гар гэхэд гарахгүй байснаас болсон гэж тайлбарлсан байдаг. Тэр үеэр Ральф шоронд ирж ирээдүйн эхнэрээ мөгөөсөн бөгөөд түүнээс хойш өөртөө хамт үлдээж гэж гуйсан байна. Үүний үр дүнд Джоннагийн хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан байдаг. Джонна Флорес бол Пенсильвани мужийн Саммерсетээс гаралтай бөгөөд хүүхэд насандаа хойд эцэгтэй зодуулж түгээрч барахгүй хүчрхийлүүлж байсан болохоор энэ бүхнийх нь депресс, бухимдал, айш цанд нь маш ихээр нөлөөлсөн. Тийм ч болохоор би арх уух дуртай, би бол архичин гэж өөрийнхөө тухай шүүх цагдаагийнханд хэлсэн байдаг. Ер нь хүмүүст ч тэр талаараа ичиж зоох юм уу ярьдаг байсан гинэ. Нөхөр нь Конлиг хүнөөсөн шүн Джоннач мөн согтуу байснаас юу ч санахгүй байснаас ч тэр юм уу Ральф намайг Конлитой урд нь үерхэж байсныг огт мэдээгүй. Бас намайг түүнтэй дотн харилцаатай байсныг ч анзаараагүй. Түүнийг зөвхөн түрээслэгчийн хувьд л мэднэ гэж нөхрийгөө хамгаалсан байдаг. Мөн хэрэг гарсны маргааш мужийн прокурор Ральфыг 2 дугаар зэргийн аллагад буруутгасан бөгөөд харин эхнэр нь нөхрөө бол гэмт хэрэгээс мулталж үлдээхийн тулд өмгөөлөгч Джон Епископыг авсан байна.
Ингээд өмгөөлөгч нь сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлтэй манай эх орон бол зүгээр нэг ихнэрээ хардсан алуурчинд Дайны Баатарт олгодог мөнгөн одон өгөхгүй байсан гэж хэлсэн бөгөөд шүүхтэр бас Ральпийн байгуулсан гавьяа болон түүний одон медалуудыг танилцуулахыг оролдож түүний гавьяаг бол дахин дурдж байлаа. Энэ нь бол нэг талаараа ч бас амжилттай болж илаа. Харин Ральп бол том өрөөндөө орж ирсэн халдагчийг бууцсандаа 911 дуудахтаа ч тэр шүүхтэрч тэр ямар ч сэтгэл хөдлөл үзүүлээгүй. Өөрийнхөө зөв гэдэгт бол итгэлтэй байсан мэтэл байсан. Мөн тэрээр дайны үеэр дайсныхаа 150 орчим дайсныг устгахсандаа шууд бусаар хариуцлага хүлээсэн гэж мэдгдсээр байсан байна. Ингээд айранд маш өндөр карьертэй байсан Ахмад Дайчныг шүүхийнхэнд шудраг усаар өргөдүүлэхийг хүсэж тангарахтны шүүхийн шүүгчдийг буулгаж авахыг бол өмгөөлөгч нь маш ихээр хүсэж байсан. Мөн өмгөөлөгчийн гаргасан Ральпийн эрүүл мэндээс шалтгаалan гадуур даалтанд гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг бол шүүхийнхэн зөвшөөрөөгүй байна. Түүнийг 3 сарын турш хорж хэргийг нь судалж байлаа. 3 сарын дараа түүний шүүх хурал бол 3 хоног үргэлжилсэн бөгөөд хэргийн прокурор хэлэхдээ Ральп бол хартай токсик нөхөр байсан бөгөөд аллагын уур хилэнгээс болж үлдсэн. Ральп бол бэлгийн сулралтай байсан бөгөөд хөгшин эрийн наслсан насны талд ч хүрэхэргүй залуу эрд маш их атаархдаг байсан гэж мэдэгдсэн байдаг. Эхнэр Жонн шүүх хурал дээр хэлэхдээ би бага насндаа авсан бэлгийн хүчирхийлэл болон сэтгэл зүйн дарамтнаасаа болоод нөхөртөөгөө дотн харилцаанд байнга орох сэтгэл зүйн чадамжгүй байсан бөгөөд нөгөө талаар тэр үед нөхөр маань бол коньяк ууж ухаанаа алдсан учраас коньяк буудснаа ч мэдэхгүй байсан гэж нөхрийгөө өмгөөлсөн байна. Ральп мөн шүүх хурал дээр хэлэхдээ би дахин ийм нөхцөл байдалтай тулгарвал түрүүчийн гаргасан үйлдэлээ давтгал байсан. Тэр миний эхнэрт өөрийгөө хүлээн зөвшөөрөхийг хүчлэн тулгаж байсан учраас би түүнийг буудсан. Нөхцөл байдлыг харуул тэр намайг алах байсан гарцаагүй гэснээс гадна залуу эр Конлигийн гэр бүлийнхнээс уучлалт гуйж харамслаа илэрхийлж байсан мөртлөө Конлиг бол би дураагүй гэж хэлсэн бөгөөд Уолтер Конли харанхуй шин айлын гэрт орж ирээд яс бус хандлага гаргах нь хувь хүн болоод гэр бүлийг доромжилсан доромжил гэж анхны шүүгчдэд хандаж хэлж ирсэн байна. Ингээд сүүлийн өдрийн хурал нь бол 2 цагч хүрэхгүй хуралцсны эцэст Ральп Уолтыг гин буруугүй гэж үзэж сулсан байна. Тэрээр шүүхээс гарангуутаа эхнэрээ тэрэн хоёулаа үнсэлдэж байсан бөгөөд эхнэр Жонн нь бид хоёр 3 сарын турш гараасаа ч барилцаж чадахгүй байсны эцэст үнэн мөнийг оллоо. Миний нөхөр одоо эрхчлөөтэй амин байдгаараа хашгирч орилсоор машиндаа суугаад яцгаасан байдаг. Тэрээр бас нөхөр маань намайг 100% уучлалдаг. Энэ бол бид бие биедээ итгэдгийг харуулж байгаа юм аа. Бид энэ бүхнийг даван туулж чадсан. Цаашдаа юу ч учирсан даван туулах болно гэж сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд тэдний тэрвэрлдэн үнсэлдэж байгаа зургийг бол сэтгүүлчид түлхүү харуулахыг зорж байх шиг санагдсан. Уолтер Конлигийн гэр бүлийнхний хувьд мэдээж энэ хүн бол баяр хөөр болох зүйл биш шүү дээ. Тэдэнд бол мэдээж гомдолтой л байгаа. 70 настай Ральп болон түүний эхнэр Жонн нарыг Клара Жрайвч байх гэртээ ирэхэд нь бол гэрийнх нь гадаа маш олон хүмүүс цугласан байсан бөгөөд тэд бол Ральпийн одон медалуудыг гаргаж тэдэнд үзүүлэхээр дэлгэж тавьсан байлаа. Тэрээр цугсан хүмүүст хэлэхдээ миний 20 жил зүтгэсэн үүрэг бол ард түмний хамгаалж харин тэдний эсрэг байгаа хүмүүсийн шудраг ус үйлдэлийг таслан зогсоох явдал байсан. Тэр шүн болсон явдал ч гэсэн Вьетнамын дайнтай харьцуулбал жижиг зүйл байсан ч гэсэн би бол эхнэрээ гэр бүлээ хамгаалж чадсан. Тиймээс энэ нь бол бараг утга нэг гэсэн утгатай зүйлийг хэлсэн байдаг. Тэгээ 2019 оны 9 сарын 16-нд Уолтер Конлиг нас барснаас 6 жилийн дараа 77 настай болсон Ральп 911-т бас нэг дуудлага өгсөн бөгөөд нөгөө л Клара Жрайвч гэргийн хаягаа хэлсэн байдаг. Тэгтээ тэр бол хэлэхдээ миний эхнэр нас орчихсан юм шиг байна. Ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй дуурахгүй байна гэж хэлсэн бөгөөд гэрт чи юу болсон юм бэ гэж диспетчерийг лавруулахад мэдэхгүй би орондоо унтаж байсан. Харин эхнэр маань буудан дээр унтаж байсан. Би өрөөнөөсөө гарч ирээд түүнтэй ярих гэхэд түүний нүдэн нээлттэй тэгсэн мөртлөө хариу үг хэлэхгүй байсан. Би түүнийг амьсгаатай байна гэж бодохгүй байна хэмээн мэдүүлж байлаа. Цагдаа нарын хэргийн газар очиход байшингийн гадаах байдал нь хуучин янзантай байсан ч гэсэн тэднийг ороход гэрийнхэн 4-1 л хүн явах зай байсан бөгөөд тамхины утаа, архины шил, нохон басанд бохирдсон үнэр танар гэж авах юм байхгүй маш муухай орчин өгдсөн байдаг.
Зочны өрөөнд нас барсан Жonna Flores байсан бөгөөд Ральф цагдаад анх дуудлага өгөхдөө Жонногийн хөл шагаанд нь цус хуралдчихсан буудан дээр нас барсан байсан гэж хэлсэн боловч үнэн хэрэгтээ бол тийм байгаагүй. Цагдаа нар Ральфаас танаа гэртээ ямар нэг буу байгаа юу гэж асуухад бол Ральф хариуд нь манад ямар ч буу байхгүй би буу хэрэглэдэггүй гэж хэлсэн боловч цагдаа нарын нэгжлэгийн үеэр Винтоп болон Конлиг өнөختөө ашигласан 38 Смит гэх хоёр буу олдсон бөгөөд нэг нь 5 сумтай нөгөө нь 1 сумтай байсан. Үүний эрэхтэй 6 жилийн өмнө Конлиг өнөөхөд ашигласан яг тэр буунд Жонно ол өнөөгдсөн байсан байна. Жонногийн хүн цагдаа нарт хэлэхдээ Ральф тэр хоёрыг бол байнга арх уудаг байсан бөгөөд тэр өдөрч согтуу байсан гэж цагдаагийнханд гэрчилжээ. Жонног нас барахаас 1 жилийн гаруй өмнө Ральф түүнийг эртэн төгжиж хориод удаан хугацааны туршгүй гарын хөлдөөсөн бөгөөд нэг удаа уурлаад төмөр арамтай жааз авч шийдсэний улмаас бүлэхэн шилбэг огтолж исэн байна. Тэр үед цагдаад Жонно гомдол мэдүүлсэн боловч сарын дараа прокурорууд бол хэргийг нь хэрэгсэхгүй болсон байсан. Ральф бол Жонногийн тухай хүмүүст Жонно намайг унтаж авахд алж магадгүй гэж айдаг болсон. Би маш ихээр имиж байна гэж хүмүүст болоо эргэн тойрныхондоо ярьдаг байсан бөгөөд харин Жонно бол хизээч тийм оролдлого хийж байгаагүй гэдэг. Жонно анх Конлигийн аллагын дараа Ральфыг суллагдахад бид хоёр бүхнийг даван туулах болно. Би нөхрөө үргэлж хамгаалах болно гэх мэтээр ярьж байсан да. Тэр эмэгтэйч бол энэхүү үгэндээ хүрсэн байжээ. Хуршууд нь бол Ральфийн талаар ярихдаа Ральф бол Альцгеймерийн өвчтөй болс гэж онцлогдсон тухай түүний нуруу, хөл, зүрх, уушиг, элэг, бөөр нь өвддөг болсон. Тэгээд бас сонсгол муудсан. Зэргээс нь болоод урд нь совилогч мэргэжилтэй байсан аригчин Жонно эхнэр нь бол түүнийг чад хатгаараа асардаг байсан тухай ярьцгаасан байдаг. Ингээд Ральфийн шүүх хурлын тов гартал бол түүнийг 115 мянган долларын барьцаагаар сулсан байна. Шүүх хурлын тов түүний биеийн байдлаас шалтгаалаад байн бай хойшлогдож байсан байна. Эмнэлгийн шинжилгээгээр энэ бүхэн ч нотлогдож байсан. Тэгтэл бас тухайн үед бол COVID-19 гарч энэ хэд хэдэн учир шалтгааны улмаас бол шүүх хурал хойшлогдсоор байсан. Ингээд хэргийг авч шилжих явц байн хойшлогдсоор байгаад тэтгэврт гарсан хурандаа 2 дахь удаага хүн амны хэрэгээр шүүгдэх хүртэл нэлээд удаан хугацаа өнгөрсөн бөгөөд 2023 оны 1 сарын 19-нд Ральф Waldo 80 наснда таалалд өгсөн байна. Ральфийн өхөл төрөгсөн өвчин шалтгааныг бол тодруулалгүй өнгөрөөсөн ч гэсэн түүний шинэ өмгөөлөгч нь бол Ральфыг маш олон өвчин туссан байсан учраас удаан хугацааны турш тэрбээр бол үхсээр байсан гэж хэлсэн байдаг. Харин түүний эхнэр Жonna Flores бол амьдралын олон бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн давж гарах зоригтой эмэгтэй гэдгээр хүмүүст дурсагдж үлдсэн гинэ. За ингээд та бүхэндээ Ральф Waldo, Jonna Flores, Walter Conley нарт тохиолдсон эдрэтийн хэргийн талаар ярьж өглөө. Та бүхэн маань хэргийн талаар санал бодлоо бичиж үлдээгээрэй. Тухлан сонссонд баярлалаа. Намайг дэмжиж лайк, subscribe дараарай баяртай.